Сайн байцгаана уу? 4 дахь дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараар Аушвицын хорих лагер буюу Гитлерийн нацистуудын аймшигт хамгийн газар болох Освенцимын хомгорлон устгах хорих лагерын талаар ярих гэж байна. За ингээд байршлаас эхлэе. Польшийн 2 дахь том хот болох Краковоос ер нь 60 км-ийн зайд оршдог. За албан тоогоор нийт 6 сая еврейчүүдийг устгасан гэсэн мэдээлэл байдаг. Тэгвэл үүнээс сая 300, сая 100 орчмыг нь одоо яг энэ лагерт устгаж байсан юм байна. Аушвиц дотроо 3 хуваагддаг. Аушвиц 1, 2, 3 гэдэг. Эхнийх нь 1940 оны 5 сард баригдсан анх цэргийн казарм байсан яг энэ байрлагыг засвар шинжилгээ ажил хийгээд ийм хорих лагер болгож байсан. За анх яг энэ 728 мянга орчим Польш улс төрийн гэмт хэрэгтэд ирж байсан бол яг 2 жилийн дараа энэ тоо огцом өсөж 20 мянган хоригдолтой болсон. Гэхдээ Аушвиц 1-ийн анх барьсан зорилго нь ардын дээдл нь одоо 10 мянган хоригдол байна гэж тооцоолж байсан бол энэ тоог бол нэг нугалсан. За үүнээс одоо хэдэн километрийн зайд 1941 онд Аушвиц 2 Биркенау баригдсан. За жилийн дараа Аушвиц 3 Моновицыг барьсан. Хамгийн ихний буюу 1940 онд баригдсан яг энэ хорих лагерт хамгийн аимшигтэй өрөө нь бол зогсоо камерын өрөө байсан. Энд эрийг харьцах нь эрийн хэмжээтэй яг ийм жижигхэн өрөөнд нийтдээ 4-5 хүнийг зогсоогоор нь одоо хэдэн цагийн турш ямар ч хүчил төрөгчгүй байлгаж, хоол ундгүй байлгаж, ямар суух боломжгүй ингээд байлгаж тамлан зовоодог байсан байна. За мөн үүнээс гадна удаан өхөл буюу одоо өлсгөж аалдаг ийм өрөө байсан. За мөн цааш нь харуулж зогсоож байгаад будаж алдаг ийм хан байсан. За 1941 онд байгуулагдсан Аушвиц-Биркенауд Карл Фриц анх удаа циклон Б хэмээх одоо хорт хийг 11-р блокод туршиж үзсэн. За гэхдээ 600 Орос цэрэг 250 өвчтөе хоригдлыг одоо нэг дор хөнөөсөн юм байна. Ингээд одоо туршилт амжилттай болсон гэж үзээд хийн камер болон шатаах зуухыг ажилуулж эхэлсэн. Аушвиц 2-т нийтдээ ийм 4 шатаах зуух ажилдаг байсан. За гэхдээ 24 цагийн дотор 8 мянган хүнийг устгах боломжтой ийм зуух ажиллаж байсан юм байна. За гэхдээ 24 цагт одоо 3 удаа цэргүүд нь дундуур нь амарч өргөжлүүлэн хоригдлуудыг шатаадаг байсан юм байна. За 3 дахьт нь 1943-аас 44 онд байгуулагдсан яг энэ Аушвиц 3 болохоор голцоо одоо цыганууд, эрчүүдийн эмнэлэг, еврей гэр бүл гэх мэтлэн хүмүүсүүдийг хордог байсан байна. За Theory of Sivo гэдэг ийм YouTube сувг байдаг. За энэ ч тухайн үед одоо амьд үлдсэн Александра Глушко гэдэг энэ нэмийн ярьсан одоо тухайн үед үзэж харсан бодит байдлын талаар өгсөн мэдээллийг та бүхэндээ шууд орчуулад явчихъя. За настан анх Днепропетровск залуу байхдаа Днепропетровскт ажиллаар ирээд удаагүй дөнгөж 7 хоноод байжсэн чинь одоо ингээд дайм болоод тэгээ 8 сарын 24-нд Днепропетровск одоо бууж өгсөн. Яг тэр хот нь шүү дээ тий ажиллаж байсан хот нь. Тэгээ энэс болоод юм ачигдаад ер нь 7 хоногийн турш вагоноор явж байгаад Освенцинд ирсэн гэж ярьсан. За энэ нэмийг хэлж байгаагаар ер нь өдөрт 40-оос 50 вагон хүмүүс ирдэг байсан. Тэгээ нэг вагонд гэхэд 50-аас 100 хүн багтдаг байсан гэжээ. Тэгээ ирсэн хүмүүсээ нийтдээ ингээд 4 бүлэгт хуваадаг байсан. Хамгийн ихнийх нь хүүхэд болон эмэгтэйчүүд эрүүл мэндэд тэнцэхгүй, ажиллаж чадахгүй тийм хүмүүсүүдийг нэгдүгээр бүлэгт хуваарлдаг байсан. За энэ хүмүүсийг бууж ирэнгүүт вагоноос нь бууж ирэнгүүт за усанд оруулах гэж байна гэжлээд одоо хувц хунар бүх зүйлийг нь тайлуулангуудаа нэг өрөөнд оруулаад за тэр өрөөнд нь хорт хийгээр шахаж алдаг байсан байна. За яг циклоноор нөгөө циклон хийгээр хортолдог байсан. Тэгээ эмээгийн нүдэн дээр 4,000 цыганыг эренгүүт нь шатааж алж байсан юм байна. Бас нэг орой 18,000 еврейчүүдийг шатааж алж байсан. Тэгээд яг тэр 18,000 еврейчүүдийг ирж байхад энэ нэмээ одоо залуунаасандаа харж байсан юм байна л да. Тэгсэн чинь ингээл битүү хүмүүс ирээл вагоноос мянга-мянгаараа буугаал байсан боловч маргааш өглөө ажиллаа хийх гээд гарахад аль хэдийнэ энэ 18,000 еврейчүүдийг нэгхэн оройд устгасан харамсалтай хэрэг гарч байсан гэдгийг
одоо нулимс туслуулан ярьж байна. За хоёр дахь бүлэг хүмүүс бол боолын хөдөлмөр эрхлэгчид энд ажил хийх чадвартай хоригдлууд ордог байсан байна. Тэгээ энэ юм бас өөрөө яг хоёр дугаар бүлэг хүмүүс буюу ажил хийх чадвартайд нь орж байсан байна. Тэгээ хорих лагийн голцоо хорих лагерын ажил хийдэг, зам барьдаг гэдээ ер нь хийхгүй ажил бол байгаагүй. Цас бороо, хүүтэн, шуурга ямар ч үед одоо ганц өмссөн тэр хувцастайгаа ажил байнга хийдэг байсан. Усанд орох ямар ч боломж байхгүй. Ор дэрний даавал сольж бараг өгдөггүй. Бараг 2-3 сартаа ганц ч юм уу солих шаардлагатай үед ганц удаа л тэгж сольж өгдөг байсан. За энэс болоод маш олон арсны өвчин, харшил, янз янзын өвчин элбэг гарч ирж байсан гэдгийг настан хэлж байсан. Хэлж байгаагаар одоо хамгийн хэцүү зүйл нь хоол, шин тэжээлтэй хоол юуж байгаагүй, зөвхөн голцоо одоо ингээд ногоо өгдөг байсан. Тэгээд ацтай өдрөл талах өгдөг байсан гэдгийг хэлж байгаа. Тэгээд энэс болоод тариалангийн талбайд жишээлбэл ажилладаг байсан ажилчид гарч ингээд өвс иддэг байсан юм байна. Тэгээд сүүлдээ бүр тэр идэх өвсөнч байхгүй болсон гэж ярьж байсан. Тэгээд энэ юмгийн хувьд бол надад өлсгөөс илүү хамгийн хэцүү нь халуун нартай өдөр одоо нэгч ус балахгүйгээр талбайд ажиллах хамгийн хэцүү байсан гэж ярьж байсан. За 3 дахь бүлэг хүмүүс бол эхрүүд тухайн үед ирж байсан еврей ихэр хүмүүс хүүхдүүдийг Йосеф Менгель гэдэг нэртэй эмч тэдэн дээр маш харгас туршилтуудыг хийдэг байсан. За Йосеф Менгелийн хувьд багасаа шүдний эмч болох хүсэлтэй байсан боловч одоо сурч явах явцдаа хүний анатоми руу ороод тэгээд эмч болсон байдаг юм байна. За тухайн үед Гитлерийн үед бас өөрийнхөө тод мөрийг үлдээсэн ийм хүн гэдгээр нь хүмүүс мэддэг. За үүнийг бас Менгелийг өөрөөр үхлийн сахиусан тэнгэр гэж дууддаг байсан. За яагаад сахиусан тэнгэр гэхээр тэр байнга инээж байдаг. Тэгтээ маш харгас туршилтуудыг хийдэг. Менгелийн хувьд одоо жишээлбэл хоёр ихэр хүүний нүдний өнгийн солих ийм туршилт хийгээд хэрвээ тэр туршилт нь бүтлгүүтээд эхрүүд сохор болох юм бол яг тэр дор нь одоо шатаа гэл явуулдаг байх жишээтэй. Эсвэл одоо ингээд тухайн үед байсан одоо энэ центральны телевиденигээр гарч байгаагаар нэг хүүхэд нь айгүй гоё дуулдаг өөхөд нөгөөх нь баг ярьж чаддгүй шахуу ийм хоёр ихэр хүүхдүүдээсэн байна л та. Тэгсэн чинь яг тэр тайзан дээр нь одоо ингээ гарангуйтаа хоолойных нь одоо амьд хүн дээр шууд судалгаа хий, туршилтаа хийгээд хоолойг нь задалж үзээд тэгээд яагаад ихрэн бүртлөөсөө нэг нь чадаад нэг нь чадахгүй байна гэдэг ийм туршилтуудыг айгүй хийдэг байсан юм байна. Тэгээ энэс гадна бас сахиусан тэнгэр гэдэг гэгддэг учир нь одоо жоохон бүр бага насны хүүхдүүдийг еврейчүүдийн одоо орж ирэнгүүт нь аав ээжээс нь салгаад өрөөр дээр гарын дээр авангуудаа чихэр мэхэр өгж ингээл аргадчихсэн аа. Туршилтын нөгөө янз янзын тариагаа шууд гурван шахаал тэгээд гарт дээр нь хүүхдүүд асуурдаг байсан болохоор тэрнийг үхлийн сахиусан тэнгэр гэж нэрлэдэг байсан гэж энэ нэмийг хэлж байна. За ер нь дайн дуусаад нөхцөл байдал арай дээрдээд Орос украинчууд одоо тухайн лагерыг судлаад ингээд чөлөөлж байхад тухайн үед Менгель өөрийнхөө хэрэгтэй гэсэн туршилтын материалуудаа аваад зугатаачихсан. Тэгээд зугатаач яваад ер нь бүр хожим нь нас орсныхан дараа олсон. Гэхдээ Герман, Израиль, Америк нэгдсэн улсын удирдлагууд гэрээ хийгээд анх уул нь хайсан. Яг тухайн үедээ тэгээд олоогүй. Тэгээ хожим нь 1985 онд Бразилийн цагдаа нар амиа хорлсон байдалтай цогцос олсон. Тэгээд ДНК-гийн шинжилгээд үзэхэд Менгелийн цогц болох нь тодорхойлж байсан юм байна. За 4 дахь бүлэг хүмүүст хүүхнүүд, эмэгтэйчүүд хуваарлагддаг байсан. Ингээд хүссэн болгоноо хийчгээд тэгээд дараагийн эмэгтэйчүүдэд дараагийн вагон буухад тэрийг эмэгтэйчүүдийг шууд шатаах зуух руу хийдэг. Осын цементийн үхэнд нийтдээ 700 орчим оргох оролдлого гарч байсан. Гэхдээ энэ чэнэс ердөө 300 амжилттай болж байсан юм байна. Ингээд 1947 оноос эхлэн энэ Аушвицын шоронг ер нь музей болгож эхэлсэн юм байна. Дэлхийд даяараа ер нь энэ Аушвицын хорих лагерийн талаар ярих тун дургүй байдаг юм байна. За ялангуяа Европод бол бүр ярих дургүй байдаг. Бүр заримдаа ингээд хэтэрхийх
дэлгэрэнгүй мэдээлэл агуулсан дугаарыг устгасан гэсэн ийм мэдээлэл бас нэг влогоор өгч байсан. Миний хувьд ч гэсэн маш хүнцэд үдээнийг байдаг. Заримдаа Scream-аас илүү хэцүү гэмээр санагддаг. Ер нь энэ төрлийн кино үзэхээр бүр хэцүү байдаг тий. За ер нь энэ өнөөдрийн мэдээллийг дийлэнх мэдээллээ орос хэлнээс орчуулан хүргэлээ. Хамт байсанд баярлалаа.